За өдрийн мэнд энэ ер нь бол маш чухал хууль шүү. Бид түрүү одоо гал гишүүний хэлсэнтэй баг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал яригдана гэж одоо 100 санал нэг байгаа. Ер нь бол нэг зүгээр нэг уул усны нэрийг батлаад эсвэл нэг одоо жигсаалтаар улсын хурлын тогтоол батлаад явж байгаа энэ асуудал бол ерөөсөө биш. Энэ цаанаа Монгол орныг хилийн дархан байдал за мөн баталгаа үндэсний аюулгүй байдлыг шууд холбогдно. За ер нь бол тэгээ бид нар чинь монголчууд чиг бэлэгдэл ярьдаг, амны бэлэгч гэж ярьдаг. За ингээд эртнээс одоо бидэнд өөржсөн уул усан дээр өгсөн одоо энэ нэрс бол яг л тухайн агуулгаагаад одоо агуулга өөрийнхөө оноос нэрт ингээд дүүж өгдөг ийм л одоо улс шүү дээ. Энэ бас ийм онцгой улсууд дэлхийд дээр цөөхөн баг. За Монгол улсын нийслэл өмнө өргөө гэж сайхан нэртэй байлаа, номын үрээ гэж байлаа, нийслэл үрээ гэж байлаа. Тэгээ 1924 онд Улаанбаатар гэдэг ийм коммунист үдс сурталцсан одоо үдс сурталлаар одоо өгсөн ийм нэртэй болсон. Хажууханд нь улаан уудаг нэг одоо бүрээдийн нийслэгээ байж идэг. Үндсэндээ бол эн чинь 1921 оны хувьсгалын дараа коммунист өгсөн одоо коммунист нэр шүү дээ. Энэ бол Улаанбаатар гэдэг нэр чинь. Тэгээ ер нь бас нийслэл хотынхаа нэрийг ер нь бол хуучны нэрээр бас нэрлүүл яасан гэсэн бодол энийг хэлцэхэд орж ирлээ. За цаашлаад одоо зүгээр маш энгийн ч байлээ. Зун болохоор Алтай таван богд Сэргаалын чиглэлийн аялал гайл ингээд аялын камер бүртгэж эхэлдэг. А Сэргаалын гэдэг нь бол баг төрхний үрх Монгол нэрээр зөв биз? За тэгэл Алтай таван богд гээд очин за Алтай таван богд Монгол нэрээр байгаа. За яг тэр Сэргаалын дээр нь очиод Google Map дээр таг хийхээр Сэргаалыгаас гарч ирдэг. Яг бодтой кейс. Одоо би над дээр тохиолж жишээ гэсэн. Та нар энийг чинь яаж одоо хэрэглэн дэвтрүүлэх юм? Хамгийн гол хэмжээ хэрэглээ шүү дээ. За одоо энэ танилцуулсан материал дээр чинь Монгол улсын нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг болох Майн туулын нэрийг одоо хүртэл улсын хурлаар батлуулаагүй учраас ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн хичээлээр сурах хүчил тэмдэглэл үлдээжээ гэж байгаа байхгүй. Энэ бол бас одоо байж болохгүй зүйл шүү дээ. За тэгээд цаашлаад бас зүгээр нэг товчхон асуулт байна. За Монгол нэрээр нэрлэгдсэн уул ус газар зүүн байршлыг би буруу санаагуул хэдхэн жилийн Баян Улгийн аймгийн иргэдэн урал өөр нэрээр нэрлэлцсэн. Тогтоол батлагдсан байдаг баха. Би тийг санаж байна. Тэгээ иргэдэн урал нь ингээд өөрсдөө дур мэдээд Монгол нэртэй уул ус газар зүүн байршлыг тухайн аймгийн иргэдэн урал нь батлаад казах нэрт болгоцсон. Тэгээ үүн дээр зөрчлийн хуулиар шийдвүүлээд өнгөрсөн юм шиг байгаа. Тэгэхээр инквайр сайд одоо хариулах байх. Энэ тохиолдолд өрөнд энэ уул ус газар усны нэрийг зохион байгуулалтаагаар нэрийн сольж гинэ гэдэг бол эн чинь марг өгсөн хууль зүйл ажиллагаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр цаашд одоо хууль тогтоолын одоо чангатах илүү одоо хүн төрлийн гэмт хэрэг үйлцэн болоход нөлөөлөх юм одоо эрх зүйн боломж байгаа юу? Эн чинь бол одоо юу гэсэн үг одоо хүн үндсэн хууль олгоцсон ирэхээр нэг л удаа нэрээ солих хэрэгтэй байдаг л уул усны газар нутгийн энэ жишгээр бол ингээд Монгол нэрслүүдийн өөрчлөөд иргэдэн уран тогтоод батлаад явдаг болох гэдэг шүү дээ. Тэгээ үүнээс өөр хэдэн тохиолдол байдیں۔ Энэ дээр ер нь одоо хуулийн чангаруулах зөвхөн зөрчлийн тухай хуулиар биш эрүүгийн хуулиар шийдэх юм боломж байгаа юу гэдэг нэг юм асуулттай байна. За дөрөвдүгээр энэ дэр ажлын хэсгийн гишүүн Инх Монлоодоор хариулъя. За шижиг гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол энэ газар зүйн нэрд бол засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн нэрүүд бол хамаардаг. Тэгээ одоо сая хэллээ бас Улаанбаатар хотын нэр, за мөн одоо бусад аймагуудын нэр, сумдуудын нэр, за бүр багуудын нэрүүд хүртэл энд одоо хамаарж байгаа. За тэгэхээр иргэдийн хурлаасаа энэ нэрүүдийг бас баталдаг байгаа. Багийн нэрийг бол за тэгээ энэ иргэдийн хурлаас багийн нэр батлахтай холбоотой Баян Улгийн аймгийн иргэдийн хурлаас бол энэ одоо казак нэр дээр багуудынхаа нэрийг батлаад ийм одоо хууль зөрчил үйлдэл гаргасан. За энэтэй холбоотой бол бас шалгалт явагдаад ингээд бол буцааж энэ алдааг зассан. Тэгээ энэ асуудалтай холбогдуулаад за холбогдох албан тушаалтнуудад за эрүүгийн иргэн шүүхээс чиглэлтэй дүргийн эрүүгийн иргэн шүүхээр хилцэгдээд за ингээд шийтгэл оногдуулсан байгаа. За ер нь бол энэ хууль тогтоомчид бас түрүүээс ерөнхийлөгчийн зарлагтай 17 оны ерөнхийлөгчийн зарлагтай холбоотой 17 онд нэмэлт өөрчлөлт гарсан. За засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж хилийн засгийн нэр, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг газар зүйн зурагт өөрчилсөн бол
451-жээс 14 мянган нэгшээ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорихыг шийтгэнэ гэсэн ийм одоо эрүүгийн хуулийн бас зохицуулалт бол орж ирсэн. Тэгэхээр бид бүхэн цаашд бол энэ асуудлыг бол мөрдүүлж ажиллах хуулийн бол зохицуулалт бол ингээд бол ямар ч байсан орсон байгаад байгаа. За Баян-Улгийн аймгийн иргэдийн одоо аялах, за мөн одоо уулын одоо спортын гол одоо бас хэсэг бүс нутаг болох энэ гол уулуудын нэрүүдийг бас энэ газар зүйн нэрийн одоо тогтоол баталсан нэр дээр гадаад нэрээр өөр нэрүүдээр нэрлсэн байсан. За тийм учраас бид нар энэ өнөөдрийн энэ тогтоолдоо өөрсдөө оруулахаар орж ирсэн байгаа. Энд бол одоо найрамдал 1 2 оргил гэдэг нэр нэрлэлсэн байсан. Тэгэхээр энд бол одоогийн нэрлэх ёстой бүргэд уул, наран оргил гэх мэт чи одоо яг тухайн одоо яг орон нутгийн нэрлэх ёстой ийм нэрээр нь одоо шинжилж батлуулахаар оруулж ирж байгаа. За ер нь бол энэ хуулийн хэрэгжилт улсын хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд шинээр батлагдсан тогтоолын дагуу бид бүхэн энэ одоо гол хэсгүүд дээр тэмдэглэлтийн ажлуудыг хий гэж зорж байгаа. За энд бол сая зардлын тооцоонд тусгагдсан. За энд бол иргэдэд бас энэ мэдээллийг хүргэх үүднээс чухал газрууд дээр газар зүйн нэрийн координатыг бичээд одоо яг ингээд тэмдэглэж бас цаашид одоо хэвшүүлэх, за мэдүүлэх энэ ажлыг бол бид хүн бол орон нутгатайгаа бас хамтар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За Сэргалийн нуруу гээд газар байгаа. Тэрийг бол бид нар хотонгийн нуруу гэж бас өөрчилж орж ирж байгаа.